За ихсэг хичээлэл хүрэх. Ингэж яагаад лайв хийчихвэл яах юм бэ? За шир мэрч. За сайхан амарцгаж байна манайхаа. Амтсангүй хөр. Сайхан амарцгаасан. За лайвынхаа нэрийг юу яаж чадсангүй? Өгж чадсангүй. Би өг нь лайвынхаа нэрийг амар сүртэй өгье гэж бодож ирсэн юм. За нэг ганц хоёр хүн орж ирсэн хэдэн шир хийч та. Би ч одоо ингээл төгжрөл хөдөлгөөнд орохдоо тэрийг их ашигланаа. Лайвын нэр маань одоо би гэдэг байл шүү дээ. Би гэдэг нэртэй лайв гэж л шүү дээ. Тэгсэн чинь лайвынхаа нэрийг өгч чадсан. Миний лайвын нэр нь би. Сүртэй жоохон сүртэй шийдсэн. Манайхаа орж ирүүлдэг сайхан. Үүргээ биелүүлэх хэрэгтэй те. Лайв сонсож байна. Тийм учраас төлбөр мөнгө гэж байхгүй. Тийм учраас ядаж нэг хуруугаараа хэдэн шеэр хийчихвэл айгүй сайн. Хүмүүс чинь нөгөө шеэр хийгэрээ гэд би ерөөсөө шеэр тоодгүй байсан, гойдчихгүй байсан. Тэгсэн чинь шеэр чи хэрэгтэй юм байл чи. Шеэр олон болох тусмаа олон хүнд хүрж байна гэж. Нэгэнт хуцаж байгаа юм чи бас олон миний хуцхыг сонсч үл. За намайг хүмүүс одоо хуучинсаг үзэлтэй гинэ. Надад бол шинэлэг үзэл нь ч алга, хуучинсаг үзэл нь ч алга. За намайг одоо коммунист гинэ. Надад коммунист нь ч хамаагүй, ардчилсан нь ч хамаагүй. Яагаад гэвэл зохиолч хүн тэр тусмаа жүжиг киноны зохиолч хүн. Дээр нь найруулагч хүн бол амьдарж байгаа бүхий л цаг үедээ бүх асуудалд нийгмийн бүхий л харилцаа нийгмийн бүхий л асуудалд дандаа антипод байдаг. Энэ яг нөгөө найруулагч зохиолч хүний үндсэн гол одоо үзэл баримтлал нь ерөөсөө л антипод юм тий. Одоо антипод гэдэг хэлэхээр хүмүүс зарим нэг нь ойлгож байгаа, зарим нэг нь ойлгохгүй ч хүн байгаа. Ер нь ямарваа нэг юм дээр эсрэг байр суурьтай л байдаг гэсэн үг. Коммунистуудын эсрэгч би эсрэг байр суурьтай байна. Ардчилсан үзэлтэй хүмүүсийн эсрэгч би байр суурьтай байна. Шинэлэг хүмүүсийн эсрэгч би юм ярина. Хуучинсаг хүмүүсийн ч эсрэг юм ярина. Тэгэхээр одоо та нарын энэ маань яг юу гэсэн үг вэ гэхлээр та нарын зөв гэж бодсон юм болгоныг би зөв гэж боддгоо л гэсэн үг. Хэрвээ би хүн сүргийнхний зөв гэдэг юмн дээр би алга ташаад хэлэх юм бол би та нараас ямар ч ялгаагүй юу лээ нэг одын чорт гэдэг яг ижилхэн болгоч болж байгаа юм. Мануси чинь нэг юм цаанаасаа нөгөө пирародны данс гэх юм уу тийм байглаасаа өгсөн юм нь болохоор бид нар чинь нэг тийм хүн зүрхтэйгээ хамтарч байж чаддгүй. Хүн зүргийн дундаа байж чаддгүй. Зүргийн гадаа байдаг тийм тавилантай, тийм заяатай. Тэгээ сүргийн гадна байгаа манусыга та нар чинь галзууг ин, гажг ин, солиотой гэж хардаг. Хүн сүргийн гадаа амьдрах ямар их чөлөөтэйг та нар мэдэхгүй. Надад бол мань мэтэд бол хүн сүрэг дотор ороод амьдрах чадвар байхгүй. Надад бол хүмүүстэй нийлээд хүмүүсийг ойлгоод ингээ амьдрах чадвар үнэхээр муу би бол ойлгодогчгүй угаасаа. Нэгээ муу илээл, нэгнийхээ араас хутга шаагаад хизэвгүй мэдэхгүй, хэд наслахаа мэдэхгүй. Ийм хорвоод дээр, гинтийн хорвоод дээр амьдарч ийж найз нөхдөсөө урваад их орноо худалдаа хүн сүргийнхээс л хамаг юм гарч шít. Тэгэхээр манайст одоо хүн сүргийнхэн гоё байдаг гэсэн. Нэг туслан дэмжээл их гоё л байдаг, найрсаг гоё л байдаг гэсэн. Тэгээ бид нар гоё нь бол харддаг юм аа.
Тэгэхээр намайг л одоо хуучин сүх хүн гэж хэлж болохгүй нэ. Эх амир шинэлэг хүн гэж би шинэ гарч байгаа юмнуудыг бас эсэргүүцдэг. За одоо намайг тэгээд урааны эсрэг байхлаар намайг одоо шинжлэх ухаан мэдхгүй тэнийг хуучинсаг уран ухснараа шинжлэх ухааныг мэддэг урааныг ухснараа орчин үеийн болно гэж байгаа бол битгий гоцаарай гэж хэлнэ. Одоо маань шүү. Эх одоо орчин үеийн одоо танаа замдаа gooш mooш шиг болох гол те танаа тэгш баяр шиг болох гол би нэг амар орчин үеийн болох гол шинжлэх ухааны тухай аач байхгүй бүр юу ч уншиж судлаагүй ээжиж нэг орчин үеийн болох гол уран ашигтай машигтай гэж шааха болёо. Би харин нэг давуу юм байгаа шүү хүн сүргийнхнаас илүү юм. Маш их уншин, маш их судлан юмыг одоо заавал улс хууль руу орж үзэн. Тэ одоо нэг алуурчин байгаа та нар нийгмээрээ тэр хүнийг алуурчин гэж үзэн ядчихад би алуурчны оронд өөрийгөө тавиад хэрвээ би энэ хүний оронд байсан бол яах байсан бэ гэж бодохоор нөхцөл байдлыг ингээд үнэлээд дүгнээд яагаад хэрэг гарах болсон шалтгаан нь юу юм? Яагаад энэ үнийг тэгээ зогсон ингээд би яг гүн рүү н орж үздэг тийм. Ерөөсөө зохиолч, найруулагч хүний үндсэн ажил бол бас ийм байдаг. Ингээ үзэхээр би нөгөө та нартай нийлээд алуурчныг алуурчин гэж би орилж чаддгүй. Алуурчны оронд би өөрийгөө тавиад бодохоор би зөв юм хийсэн байдаг. Яах ч явахгүй л байсан юм байна. Ингээ авгаан ингээл бүр хормон дон шаацсан. 9 шидийн үнэтэй явуулдаал заваараа писта сүүлрээл. Тэгээ ихнэр нь эдэдэг хаан цадгаа байцсан писта бүр бүхсний дон шаацсан. Тэгээд нөгөөх нөхөр нь хөөрхий үнэн голоосоо хайртай байгаад байдаг. Нөгөө ихнэрийг одоо бүр янз бүрээр үзээд ихнэр нь бүр тавлаад чи бараг хэдэн насаар ах төрсөндөө тэрийг яллуулаад хөгшин төвзөг мөгзгөөрөө дуудуулаад би чи явчвал би жарган би сайхан залуутай гэдэг. Авгаан нь хөөрхөн хүн байгаад байгаа. Айтайхаа хүн. Гэхдээ даанч завхаа писта. Тэгээ нөгөө чи одоо нэг сонз нь хуримтлагдаад бөөгнөрөө писта ингээд нэг өдөр ирээд нөгөө хүүхнийг хаста. Дилэмнүүдэд ингээд алчиж байгаа байхгүй. Атиалла дээр яадаг үлээ. Атиалла диздемонтиг эхлээд би даага унтраа дараа нь амич унтраа. Амич нь таслаж байхдаа арабын давирхайт мод шиг асгаруулж байсан юм гэж хэлээрээ гэдэг. Хайртай эмэгтэйгээ багалзуулаад алчдаг шиг юм болж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нийгэм даяараа тэр залуу хүчирхийлэгч алуурчин гэж шаагаад тэр залуу сэтгэлдээ ямар амар тамлагдсан тэр эмэгтэйд ямар муухай доромжлогдож тэр доромжллыг ямар олон жил тисч багтарч явж байгаад хайртай үнэ писта ингэж яхаар ер нь алаад өөрөө үхий гэдэг л шийдэл дээр ирж штэ. Энэ бол драм, энэ бол зөрчил. Би бол тэгэж харж ингэж ойлгодог. Одоо тэгэл та нарт одоо хүчирхийллийг дэмжлээгээ дахиад алуулах байх л та. Гэхдээ би одоо ямар та нарт ямар хилүүлээд надад бол скотч наалтах байсан. Хүн сүргийн юу гэж хуцах надаа ерөөсөө ч хамаагүй. Гасалж л байдгийг, гоцч л байдгийг. Сэхэтнүүдийнхээ үгийг сонсохгүй. Эрдэм мэдлэгтэй чадвартай энэ хүмүүсийнхээ үгийг сонсохгүй. Тэгэл ста нөгөө чарлаа мөн хэрднэ 200 300 мянгараа дагаад нөгөө сэтгцэн эмгэгтэй болсон гүн далайгаа хэдэн зуун мянгараа дагаад лайвын донтонгуудаа нөгөө Чингис хаан хөөрхий бүрлэгч осор жамаага нөгөө өөлөн ихээ яг өөртөө таарсан яг ингэ тархиных нь хэмжээнд таарсан фестанараа дагаад алгадашаа. Юу вэ би гайхмаар нөгөө Чингис хааныг 300 хэдэн мянган хүн дагж байгаа хэрнээ би уг нь яаж ч утсан тэрнээс илүү юм хийж яаж ч утсан би тэрнээс илүү юм яриад байгаа юм да. Ер нь хүн өөрийгөө бас мэдэн шүү дээ. Хүн бас нэг 300 кг төмөр харчаад энийг би өргөж дийлэхгүйгээ мэднэ. 40 бутаантаа ус харчаад би энийг өргөж барахгүйгаа мэднэ. Хүн өөрийгөө ер нь мэдэрдэг байхгүй юу? Би ямар ч тохиолдолд үндэсний үзэлтэй зохиолч, найруулагч хүн
тэр гүлгнүүдээс би дутуу толгой ажиллаж, дутуу унсан байж таахгүй шин. Ямар өөрхийн нэг юм бүрдэж осарж амаага баачаа дэрээ ихтэн 30-40 мянгуулаа хүлээгээ сууж идэг. Тэгээ миний яриаг болохоор 100 хүн сонсдог. Жанцан норуугаа яриаг бүр 10-20 хүн сонсдог. Тэ өөлөн ихийнхаа яриаг 30-40 мянгараа сонсдог. Ийм л хүмүүсийг хүн сүрэгдээд байгаа шүү дээ. Тэрийг нөгөө хин хилчлээ уулныхан гэдэг. Тэгээ сүүлд нөгөө дангчин хар ялаанууд гэсэн. Тэр чинь та нарыг хэлсэн шүү дээ. Олны хар ялаа гэж. Тэгээ өөртөө доромжлуулаад тэгээд хотлаа мэдгүй юм байхгүй. Бүх юмыг мэддэг шаардсан. Тэгээ энэ яг үнэхээр мэддэг юм бах таа гэдэг ингээ асуугаад жоохон агсан төвшөнд ярихлаар юу ч мэдэхгүй биз та. Тэгээ нэг интернетээс нэг ганц хоёр постноос олж харсан, цуглуулсан мэдээлэлээ мэдлэг ойлгоцсон. Тэгээ Сэхэтэн гэхлээр хоёр их сургууль төгссөн Сэхэтэн гэдэг. Гэхдээ энэ чинь Сэхэтэн гэдэг чинь их сургууль төгсөөс Сэхэтэн болчдөг юм биш дээ залуучуудаа. Яах гэж Сэхэтэн гэж үг байна? Яах гэж боловсрал гэж үг байна? Боловсралтай хүн Сэхэтэн хүн хоёр шал тустай. Төмс луун гэдэг шиг өөр юм. За төмс хүнсний ногоо юу? Хүнсний ногоонд ордог. Луун хүнсний ногоо юу? Хүнсний ногоонд ордог. Гэхдээ төмсийг түүхийгээр мэдэж болохгүй. Тийм биз? За луун бол түүхийгээр мэдэж болно. Ийм ч учраас хүнсний ногооны тасган дээр төмс гэдэг таслал тавиад хүнсний ногоо гэдэг. Тэр хүнсний ногоонд нь дандаа угаагаад түүхийгээр нь хэрглэж болох юмнууд нь байдаг. Төмс нь л ерөөсөө ордгоо. Тэ? Тэр боловсрал Сэхэтэн хоёр чинь төмс хүнсний ногоо гэдэг шиг шал өөр хоёр юм шүү дээ. Энийг ойлгохгүй. Тэ намайг чи одоо коммунист гэхээ, хуучны үзэлт гэхээ. Хэрвээ би хуучин шиг үзэлттэй байсан бол жүжиг киноны зохиолч болохгүй. Би 27 кино бичихгүй, 19 драмын жүжиг бичихгүй. Хэрвээ би хуучин шиг үзэлттэй байсан бол би олон улсын болон улсын чанартай 12 наадмаас би шагнал авахгүй. Хэрвээ би коммунист байсан бол ийм байж чадахгүй. Ер нь бол найруулах зохиолч хүмүүс гэхээсээ гадна би бол ерөөсө бүхий л асуудалд заавал антипод болдог. Та нарын зөв гэж хэлсэн юм болгоныг би дагддаг. Би та нарын зөв гэж бодсон юмыг дагахаар миний дотор байгаа эрттэй баяр сайхан алуулах гэдэг. Өөрийнхөө дотор байгаа эрттэй хүний амьтаа байлгахын тулд би дандаа та нарын эсрэг байдаг. Дандаа та нарын дэвсэлж байгаа хүний оронд өөрийгөө тавьж боддог. Та нарын нийтээрээ дайрж байгаа хүний оронд өөрийгөө тавьж би энэ оронд байсан бол яах байсан бэ гэж боддог. Надад та нарт хиндэн ч бараг байхгүй нэг том чанар бол би өөхөх зориг байна. Надад ад үзэгдэх өөхөх зориг байгаа юм чинь надад ад үзэгдэх зориг байна. Ад үзэгдэх зоригтой байна гэдэг бол эрх чөлөө түнэл хийх ажил. Та нар шиг одоо тийм өмсчүүл хүн ингээ бодчихно. Ингээд хэлчүүд хүмүүс буруугаар ойлгочихно. Хүмүүс муугаар ярина, хүмүүс муухайгаар бодно гэд өөрсдийгөө нэг бусдын оюун санааны ялтан болгоцсон. Тийм өрөвдмөр тэр амар өрөвдмөр. Тийм ялтан. Бусдын оюун санааны ялтан. Тэр тэгээ хэлчихнэ. Хүмүүс муу хэлнэ, тэгж бичиж болохгүй. Санаа зовоод тэр хүмүүсийн юу гэж хэлж, юу гэж ярих явтваймат ямар хамаа байна л та. Ингээд өөрсдөө нэг хүнд гоё харагдах гэж, хүнд ухаантай харагдах гэж, хүнд таалагдах гэж ингээд бусдын оюун санааны хоригдл ялтан болцсон та нар. Би бол хамаагүй намайг юу ч гэж ярьж болно. Та нар намайг нэг хэсэг бүлэг хүмүүс намайг 16 настай охин хүчинтсэн шоронд ордгоо гэсэн хамаагаа. Би тэгээд 16 настай охин хүчиндээ зогсож явах тийм ялцарсан ёс зүйтэй, ялцарсан сэтгэхүйтэй
Тэр бүр ялцарсан удамтай хүн би биш дээ. За дараа нь бас юу гэж шаалаа намайг гэж. Тий ихнэрээ зодоод гэртээ хорчдөг гинэ. Тэгээ яг ихнэрээ нөгөө Монгол хүү биз та тийм пост оруулсан байсан. Баавка ихнэрээ ингээд яг зомби шиг амьдралдаг гинэ. Ихнэр нь одоо баг амьд үхтэл гэртээ. Тэгээ би одоо ихнэрээ гэртээ байнга зодоол ингээд дарамтлал ингээ байж идэг гинэ. Тэгэж нэг хэсэг шуурсан. За би 16 настай хүн хүчнэцэн болж нэг болсон. За дараа нь юу гэдэг тийм эмэг зүүцсэн. Эмэг гэдэг шүү дээ. Ир хүний зүүдийг юм чинь сих гэдэг шүү дээ. Сих. Ирчүүдийн зүүдийг чинь сих. Эмэгтэйчүүдийн зүүдийг эмэг гэдэг. Би хоёр жихэндээ сихтэй байсан. Тэгээ ээж маань хэлсэн. Миний хөө авчгаа наатаа гэдэг. Би ээжийнхээ үгэнд орж авсан. Тэрнээс хүн сүргийн пистанараас айгаад бол би аавна гэж байхгүй. Сихтэйсэн чинь намайг гомо гэж шаас. Гомо. Писта тооцрын. Би одоо тэгээ гомо авах юм гинэ. За өөр чи юу лээ? Тийм би ч хөрөл сүхэн бооны нохоо болж нэг хэсэг шаасан. Ардс намын бооны нохоо болцсон явж байсан. Ардын намын тороод болцсон шааж ийсэн. Сүүлдээ би чинь хиний хүн болчдөг үлээ. Түгэн та нарын сод ухаантай одоо та нар бол сод ухаантай гот шүү дээ. Энэ сод ухаантай юм иргэдтэй Монгол улсад чинь би цорын ганцаараа тэнэг хүн байгаа байхгүй юу? Тэр сод ухаантангуудын донд би ч одоо тэнэг байхыг хэлцүү. Би бол та нар таалагдах гэж амьдрахгүй. Юу ч хэлүүл хэл. Надад бол ёстой ёо үндэ ямар ч хэл байдлаа байхгүй шүү. Та нар юу гэж хэлээ. За тийм байна. Тэгээ өөрийгөө жоохон магтах хэрэгтэй. Одоо намайг интернет дээр магтахаасаа илүүтэй доромжлох нь их юм чи. Ад үзэгдэх зоригтой байна. Би хэлсэн шүү дээ. Дээр нэг пост оруулсан. Бруногийн зориг, Данкогийн зүрхтэй байгаарай хэрэгтэй. Бруногийн түүхийг мэднэ үстэй. Яаж явж байгаа, юуны төлөө өгдөг вүлээ те. Данка яах гэж зүрхээ сугалж тэгэж дуустдаг вүлээ. Хүмүүсттэй гэрэл өгөх гэж. Хүмүүсийг явж байгаа замыг гэрэл гаргах гэж зүрхээ сугалдаг. Тэгэхээр ийм зоригтой байх хэрэгтэй. Бруногийн зориг, Данкогийн зүрхтэй байх хэрэгтэй шүү. Та нар бусдаагаа гэрэлтүүлж явах хэрэгтэй шүү. Хүн зүргийнхэн минь. Та нар бол одоо хүн сүргээс гараад маний дэргэд ирж амьдрах тийм. Төвчээр байхгүй, зориг байхгүй, интернетээр нуулцгаар хямраа шаач. Тэгээ зарим нь интернетээр жоохон бичгээр амиа хорлно. Тэгээ бүгдээрээ цагдаад өгнө. Нэр төр талцсан. Үгсэн баас та нарын нэр төрчөж үгсэн хоошоо байдгийг. Би 90-ад оноос хойш нэр төртэй амьдарч байгаа монгол хүнийг үзээгүй. Бүгдээрээ олзны хааноос. Бүгдээрээ яг л нэг тийм янхан шиг. Тэгээ одоо янхнууд нь хүртэл янхан байж чадхаа байсан. Өөр нэг тийм нийтийн бийц жорлон биш та. Дуртай нь ороод бийц чал өмдөө татаад гардаг нэг тийм нийтийн жорлон шиг болцсон. Хүүхнүүд ихэнхэн тэгэл өөр цултай. Айгүй амархан болцсон. Хүүхнүүдтэй унтах шиг амархан юм ерөөсөө бараг байхгүй болцсон. Өссөн унтдаг тийм замбраагүй ийм болсон хүн сүрэг. Ариун нандин юм байхгүй, үнэнч юм байхгүй. Үнт зүйл байхгүй, эх орон гэж мэдэхгүй, тусгаар тогтмол ямар амар үнэтэй мэдэхгүй. Үндэстэн мөхгөөд байна, цус бохирдоод байна. Гингүүт ятад түүний цус ичүүлж ятад болох уу гээд нэг балаа юм яриад хэлнэ. Ангаахын шинжлэх ухаанаа яриад 1 2 3 4-р бүлгийн цусаа яриа шаацсан. Хөөх юм мэддэг нь тэр юм да. Цус гэдэг бол тусгаар тогтмол генетик гэж юусаа мэдэхгүй. Генетикийн шинжлэх ухаан гэж өөр мэдэхгүй. Цус ярихаар л одоо ингэ ангаахынхаа юм яриа. 3 4-р бүлгийн цус мус гэж шаацсан. Айгуу зовлон та. Тэгээ мэдэхгүй ээжиж мэддэг юм шиг шаа хамгийн амар юм заяа. Тэгээ мэдэхгүй байх чинь тийм юу биш шүү дээ. Тийм ичмэр юм биш шүү дээ. Мэдэхгүй байх бол ичмэр юм биш. Мэдэхгүй гэж бол харин мэдэхгүй ээжиж мэддэг юм шиг ярина гэдэг бол жинхэнэ шившиг шүү.
За ингээд би их газараа ирчлээ. Дараагийн лагт хүртэл байна шүү дээ.